Бүгдээрээ сайн уу? Алтан гэрлэн Итали басан үйл явдал ярьж өгье. 1993 оны 9 сарын 12-ны өдөр энэ зурган дээр харагдаж байгаа Элиса Клавс гэх охин гэрээсээ гараад алга болсон. Элиса хамгийн сүүлд Сантиссима Тринита гэдэг нэртэй хотын төвийн сүмд Данило Рестиво гэдэг залуутай уйлцсан бөгөөд энэ залуу бол Элисагийн хойноос гүйдэг тайван байлгадаггүй. Тухайн өдөр Элисад бэлэг өгөөд сүүлчийн удаа уулзчаад 50 орхино гэж амласан учраас Элиса энэ залуутай сүмд уулзгаар явсан байна. Гэвч үүний дараа ор сургаггүй алга болсон Элисад яг юу тохиолдсныг хинж мэдэхгүй байсан. Алга болсон өдөр нь Элисагийн хоёр ах Данило гэх тэр залуугийн гэрт нь очиж уулзах гэж оролцсон боловч тэр залуугийн аав нь хүүгээ гэрээсээ гаргахгүйгээд ах нартай хэрүүлхийж эхэлсэн байдаг. За ингээд 18 жилийн дараа хэргийн нууц таалагдсан бөгөөд хэрвээ та нар хэргийг бүтнээрээ сонсомоор байвал доор үлдээсэн линкээр орж манай суугаар сонсож үзээрэй.